Тэгэхээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 13 дугаар хуралдаан амжилттай үргэлжилж байна. За 10 томоохон асуудал хэлцэж байгаа. За энэ хамгийн чухал нь гэх юм бол 2024 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлцэж байна. Энэ бол хуучнаар манай үзэж бол үндсэн чиглэл гэж бид хүн жил тутам хэлцдэг байсан. Тэгэхээр 2024 оны хөгжлийн төлөвлөгөөгөө хэлцээд 24 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр ямар хөрөнгө оруулалтуудыг баталж болох уу? Ямар хөрөнгө оруулалтын дээр нэлээд бас гол болгож хэлцэх үү гэдэг байдлаар нэлээд асуудлууд хэлцэж байна. Ялангуяа манай төлөөлөгч хүний хөгжлийн тухай асуудлаар нэлээд санал хэлж байна. За дээрэс нь энэ иргэдийн амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр гудамж талбайн тогтцолт тийм ээ. За мөн бусад нийгмийн салбарын томоохон хөрөнгө оруулалтыг илүү төлөхөд дэмжмээр байна. Зам харгуугаа сайхан янзалмаар байна. Хогны менежментийн асуудлыг цогцоор шийдэх ёстой гэсэн ийм санал дүгнэлтүүдийг хэлж байна. Тэгэхээр өнөөдөр нэлээд томоохон 6 бүлэгтэй том хөгжлийн төлөвлөгөөг хэлцэж баталж байна. За тэгээд энэний үр дүнгээр 2023 оны 12 сард бид бүхэн орон нутгийн төсвийг хуваарлахдаа голчлон хөгжлийн төлөвлөгөөн дээр тулгуурлаж ажиллана гэсэн ийм зорилготой ажиллаж байна. За мөн хэд хэдэн томоохон асуудлуудыг ярьж байгаа. Зарим гавьяат үйлснийг алдаршуулах, нэрэмжит болгох тухай асуудал. За мөн Монгол улсын үндсэн хуулийн томоохон гол зүйлүүдийн нэг болсон шашин шүтгэх, шүтгэх эрхчлөөний тухай зарим сүм хүйдүүдийн хугацааг нь сунгах тухай асуудлыг хэлцэж байна. За мөн Ховд аймгийн бүх багуудын нэр нэршлиг тогтоох тухай асуудлыг хэлцэж байна. За гэх мэтийн олон чухал асуудлуудыг хэлцэж амжилттай үргэлжлэж байна. Монгол Улсын засгийн газраас бас тодорхой шийдвэрүүд гарсан. Төр хувийн хвшлийн түншлэлийг сайжруулах, хоршиж хөгжих тухай асуудал нэлээд бас гол хөгжлийн тулгуур болж ингэж явж байгаа. Тийм учраас зарим барилга объектыг хувийн хвшлийн байгууллагуудтай хамтран харилцан ашигтай байдлаар ашиглалтын гэрээ хийж ажиллах энэ эрхийг бол аймгийн засаг дарга болон засаг дарганы хамгийн газарт өгч байгаа. Тухайлбал манай 1-р цэцэрлэгийн асуудал олон жил яригдж байгаа. За энэ асуудлыг бол бид өхөн жишээлбэл хувийн хвшилтэд хамтарч зориултыг өөрчлөхгүйгээр за мөн газар дээр нэмж барилга барихгүйгээр яг энэ хэлбэрээр нь хүчтгэж засвар хийгээд ашиглах энэ эрхийг нээж өгч байна. За нефтийн аршин амралтын асуудал байгаа. Маш сайхан байгалийн зохицол бүрдсэн тийм ээ ийм газар. Тэгээд энийг бол бас зарим хувийн хвшлийнхэн бид бүхэн ашиглалтын гэрээгээр ажиллая гэсэн ийм санал өгдөг. Гэхдээ аль алины бол нээлттэй сонгон шалгаруулалтаар энэ харилцагчдыг ашиглах хүмүүсийг аж ахуйн нэгжүүдийг сонгосон байгаа. Тэгэхээр аймгийн засаг дарга болон хамгийн газартаа энэ үеийн байгууллагуудтай хамтарч ажиллах, ашиглалтын гэрээ хийх энэ эрхийг аймгийн иргэдийн хурлаас алгаж байгаа. 24 оны хөгжлийн төлөвлөгөө батллаа. Хамгийн онцгой анхаарал хандуулж хийх энэ тэргүүн ажил юу вэ? Тий. Ер нь зүгээр хамгийн гол чухал асуудал бол энэ байгаль орчноо сэргээх, тийм ээ, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, иргэдийн амжиргааны чанарыг дэвшлүүлэх тухай асуудлууд байна. Тэгээд гэрэлтүүлэг дээр за дээрээс нь гудамж талбайн тогтцолтон дээр за ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр жижиг дунд үйлдвэрээ дэмжих чиглэлээр гол хөгжлийн төлөвлөгөөнд санаанууд туссан байгаа.